Хамгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилтууд тусгацсан. Хөтөлбөртөө уялдуулан 2022 оноос Эко-0 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд 12,000 гаруй хүн жорлон байна. За Эко-0 хөтөлбөрийн хүрээнд Био-0 суурилуулсан айл хүрхүүдийн нойлын бохирыг үн төлбөргөөс оруулах ажлыг 3 жилийн өмнөөс эхлүүлсэн. За 38 айл бохироос оруулж байсан бол энэ онд 348 айл болж өссөн байна. Энэ үзүүлэлт нь жилээс жилд гэр хорооллын айл хүрхүүд нөхөн жорлонгоо буулгаж байгаль дэлтэй орчин үеийн технологитой Эко-0-той болж байгааг харуулж байна. Аймгийн байгаль орчны газар дахин төлөвлөлт орон нутгийн өмчт аж ахуйн тооцоо төлбөрийн газар, экологийн цагдаагийн алба, Сумдундын анги, аймгийн захирагчийн ажлын алба хамтран зурцгын ногоон бүсэд байгаль орчны хууль болон эко ариун цэврийн байгууламжийг иргэдэд сурталчлах ажлыг өнөөдөр зохион байгууллаа. За яг ингээд цуцгын голын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа энэ юунуудын хувьд бол амлалт совлын газруудын хувьд бол бас хайцсангуу одоо бүгд одоо энэ солуулдаг бол 0-той болсон. Тэгэхээр одоо энэний одоо хамжиж байгаа иргэдэд бол энэ ариун цэврийн байгууламжийг бол сусчилж энэ байгаль дээлтэй технологи бол нөхцөлөх зайлшгүй юм шаардлага байна. Учир юу гэх юм бол нөгөө талдаа бид бүхэн ингээд энэ 0-ийн асуудал ярихлаа зөвхөн одоо хувь хүний хэрэглээний асуудал мэт боловч нөгөө талдаа энэ цуцгын голын энэ ойн бүс бол маш ихэд бол долоотч байна. За нөгөө талдаа бол төрөнд тусцсан бол хүний цэвэр эрүүл мэндтэй холбоотой асуудал бол байж байгаа. Төр одоо хувийн хвшил одоо энэ иргэдийн онцгонд тулгуурлан бол зохион байгуулж байна. Цаашдаа бол одоо энэ ариун цэврийн байгууламжийг сустгачлах энэ ажлыг бол жилд бол одоо ингээ 2 удаа одоо зохион байгуулахаас бид бүхэн төлөвлөөд ингээ ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд их хаан бугуйч Эколос, World Habitat, Био-0 компаниуд оролцсон бүтээгдэхүүн үйлчлэгээгээ иргэдэд танилцууллаа. Дахинд бас зулцгийн энэ хэсэгт бас нэлээх олон газар бас айлууд болон одоо албан байгууллагууд бас ингээд Эко-0 суулгуулсан байгаа. Онгоц болоод за галт тэрэгний бас шийдлэр бас ингээд Эко-0 Био-0 сордгоор бас ингээд насоостойгоор шийдэж өгсөн байгаа. Тэгээ энэ маань болохоор газар ургах шаардлагагүй сордог танктайгаа суултууртайгаа ингээд бүх юм байгаа. Тогон залгаад өвөл хасах 35-аас 40 градусын хүйтэн ч гэсэндээ одоо ингээд лагаа хөлдөөхгүйгээр ингээд ашиглах боломжтой. Цогцоор 2,850 гэж. Бараг одоо 2 жил болж байна. Туршилт хийгээд явж байна. Ер нь одоо бол борлуулагдаад энэ жилээс эхэлж байгаа. Ер нь суултуур бол дотроо бактеритай. Тэгээд бактери нь түүнийг нэг 3-4 цагийн хооронд юу ч болтол нийтэд дуусгах юм байна. Өнөргөө болтол нийтнэ. За тэгээд ийм одоо шинэ технологи байгаа. Энийг бол борлуулах нь 2,600,000 төгрөгөөр. Тэгээд бактерийн жилдээ нэг удаа солино. Жилдээ солих бактери нь 180,000 төгрөг. За тэгээд бид нэр банкны одоо ямар ч нөхцлөөр ногоон зээлээр ямар ч банкны ногоон зээлд хамрагдаж болно. Зулцгын ногоон бүсэд цуслангийн айлуудын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байна. Замрал сувлын газрууд сорулдаг 0-ыг хэвшлэн шийдсэн бол харин айл өрхүүдийн хувьд нөхөн жорлон байгаль орчныг бохирдуулах ногоон бүсийг доройтуулахад ихээхэн нөлөөлж байгаа юм а. Иймд иргэдийг эко ариун цэврийн байгууламжтай болж хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.